хэрэгтэй. За эндээс. За тэмүүлэн үнэхээр бас нэлээд бэртэй тооцогдох юм тамирчин. Тэр нь Монголын жижигцүүх холбооноос одоо энэ тамирчтай тий Америкт ч юм уу ер нь ингээд бэлтгэл сургалт хийж байгаа ер нь хичнээн тамирчтай байна уу? Одоо яг тэр орчин нөхцөлд нь очсон одоо тэмцээрланд оролцох гээд ингээд хичээлж байгаа ер нь. Одоо Америкийн нэгдсэн улсад одоо 3 тамирчин байна. Одоо өндөр жаргал, сугар жаргал, ах 2 тамирчин. Одоо Лос Анжелес бэлтгэл сургалт хийж байна. За Чикагод бас эмэгтэйс буян дэлгэргээд одоо эмэгтэй тамирчин бэлтгэл сургалт хийгээд энд байж байна. Одоо тус клубтэй гэрээгээр гараа бэлтгэл сургалт хийж байгаа. Одоо 3 сарын гэрээтэй бэлтгэл сургалтанд дуусчаад эх оронд орцгээд эндээ бас бэлтгэл сургалт хийгээд тэгээд тэмцээн оролдсон эх орон нэрийн хүмүүс барилдах юм тамирчтай байгаа. Ерөнхийдөө орчинд нь очиж бэлтгэл сургалт хийхгүй бол ерөнхийдөө одоо энэд бол ингээд одоо хөгжүүлнэд бол бас юу асуудал нэг тамирчтай тамир дасгаж удагч наагаад гшаа бэлтгэх тал дээр нэлээд бодлого орж ажиллаж байгаа. Одоо манай жижиг актем одоо жижиг Монголын бие жижиг актем байгаа. Энэ актем гол зорилго нь одоо өөр ингэсэн хар бустангуудтай болох. Одоо актем байна оршин тогтно гэдэг нь ерөөсөн заавал 1-2 хар бустан байх хэрэгтэй. Монголын одоо жижиг зөвхөд бол одоо өнөөгийн байдлаар бол хар бустай тамирчин төрөн гарааг байгаа. За ингээд барилдаан үндсэндээ дуусч байна. Ер нь бол оноо алдс 2 тамирчны хувьд бол одоо за ингээд шүүгч барилдааны шиг хин идэвхтэй барилдсан барилдаан шийдвэр өгч байгаа. За инхүү Тэмүүлэн хэлчээ спортын тамирчин Сарангийн Тэмүүлэн. За Тэмүүлэн их аврагын алтан медалийн төлөө барилдах эрэхтэй боллоо. За энэ бол одоо 82 кг хэмжээний барилдаа. За 82 кг хэмжээний эсээ оргон төлөө барилдаа эхэллээ. За ногоон талаас гарч ирж байгаа одоо хоккей цагаан гэдэг тамирчин бол Монголын жижигцэн хоккей холбоо академийн тамирчин Батбаяр гарч ирж. За 2 өнөө авч байна сайтаар доороос нь дээшээ гараад. За хоккейтэй цагаан талаас гарч ирж байгаа тамирчин бол за нэмэх 2. Дахны дөргөн барилдаанаа одоо Шандас дожин тамирчин Инкмантхыг ялж гарчсан тамирчин. За цагаан гэдэг тамирчин Батбаяр хувьд одоо Батбаяр хувьд одоо 2012 оны Астив шиж Японы Токиод болсон Астивын орчлон тэмцээнээс яг энэ жиндээ аврагын алтан медаль авчихсан. За дэлхийн орчлон тэмцээн 12 онд дэлхийн орчлон тэмцээн очиж 3 ялалт байгуулсан. За 3-1 ялагдаж тэмцээнд дуусгасан. За дэлхийн аврагын дараа болсон Санта Крус. За Бай олон улсын тэмцээнээс 2 алтан медаль, 1 мөнгөн медалийг хүртсэн. Одны Америкийн болсон сурвалж олон улсын тэмцээнээс 4 медаль хүртээд байгаа. Энд орчин Батбаяр үед. За улсын аврагын тэмцээнд 2 төрүүлээд байгаа. За ингээд одоо 3 дахь удаа финалдах уугүй юу гэдэг нь л одоо энэ барилдаанаас шийдэх юм шүү дээ. Цагаан өмсгөлтэй нь бол Батбаяр. За гарт өчгөмхөн шилжсэн. За гарт өчсөн. За эндээс барилдаан бол зогсоохгүй. За нэмэх үед одоо эндээс. За эндээс бол хүчтэй өрсөлдөгч одоо савж унаах ч юм тийм байж болохгүй аа тийм. За хүчж байгаа юм байна гарт нарчиж. За ингээд Батбаярын хувьд ялт тавлаа. Туршлагатай байна. За гарт өчгөмхээр ялт авч аврагын алтан медалийн төлөө барилдах хэрэгтэй болж байна. За Монгол Улсын боловсролын их сургууль Монголын жижигцэн академийн тамирчин Батбаяр асхны 2 кг хэмжээнд аврагын алтан медалийн төлөө өрсөлдөхөөл за түүнтэй барилдах хэмтлөө мөн одоо Монголын жижигцэн академийн тамирчин Астын оргийн хүрэл медальт ариун цог. За шонхортой сургуулийн тамирчин буян хөлзийтэй гарч байна. За ариун цогт одоо Монголын жижигцэн академи Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутны тамирчин. За жижигцэн ги маань одоо энэ хоёр харагдаж байна. За буян хөлзийг бодлоо жудогийн жудогитэй гарч ирсэн. За ариун цэгт бол яг жижигцэн гитэй гарч ирсэн байна. За жудогийн гиг бодвол жоохон ингэндөө хөнгөн ийм ги байдаг.
За энд бол одоо ариун цагийн хувьд их туршлагатай байна. За өнгөрсөн жил бас улсын аваргад финалцсан баг тий. Ариун цагийн хувьд одоо эсгийн аварганд ялагдаж хүрэл медаль авсан өнгөрсөн жил. Улсын аваргад хүрэл медаль авчихсан. За л доороос нь дээшээ гараад 2 гэнэ. За тэндээс араас маунт байрлал сармаа аваад. За эндээс боох мөх шилжчихлээ. За дээр 2 оноо аваад тэндээс 4 оноо боох мөгийн шилжээд эсгийн аварганд байрлах эрхтэй болж байна. Монголын жижигсэгтэй Монголын боловсролын сургууль ариун цагтай үед. За шонхор дээд сургуулийн буян өцгийн хувьд тус тэмцээний хүрэл медалийн босолт хангаж байна. За ингээд ариун цэг Батбаяр нар маргааш улсын аварга шалгаруулалт тэмцээний алтан медалийн төлөө одоо шалгарлаа. За дараагийн хасах 88 кг уу? 88 кг хэмжээнд. За Монгол улсын боловсролын оюутан Женко гүлэмд амирчин. За алтан баг гарч ирээд хэрэгсдэгчээс 2 оноо авч байна. Цагаан өмсгөлтэй байна тийм ээ. Цагаан өмсгөлтэй амирчин. За ногоон талаас гарч ирж байгаа Токитэд амирчин бол даваасран. За даваасран гэдэг өнгөрсөн жил тус энэ жилдээ бас хүрэл медаль авчихсан юм амирчин. Энэ спортоор ер нь одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон одоо дэлхийн шилдэг улс орны багуудаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь те. Ер нь ямар гүрний тамирчид байна. За энэ Бразилийн жижигцгийн хувьд яарах одоо Бразилчууд одоо дамгаа өрсөлдөгч. За тэгээ Бразилаас гадна одоо Америк тивийнхэн тэгэхээр одоо хүчтэй өрсөлдөгч. За тэгээ Европынхан. За тэгээ манай Аз тий одоо ялангуяа Зүүн Азийн орнууд одоо өнөхөр одоо Зүүн Аз тэгээ ялангуяа далай Зүүн Азийн одоо ардын орнуудаар жижигсэн үлэмжтэй өндөр хөгжиж байгаа. Энэ жишээ нь одоо Монголын хүүхэд залуучуудад одоо энэ спортыг маш их сонирхдаг. Ялангуяа тэр нөөгийн төрөлд оролцдог хүмүүс одоо бас их одоо улам тий. Ер нь энэ мэдээлэл энэ спортын талаар мэдээлэх, дүрмийн талаар мэдээлэх юм цахим хуудас ер нь Монголын жижиг зүйн холбоо энэ талаар мэдээлэл өгдөг тий. Ер нь энэ спортоор хичээлэх бол одоо хаана хандах вэ? За Монголын жижиг зүйн холбоонд одоо энэ талаар хандаж олон зам 13 оны 1 сард Монголын жижиг зүйн холбоо дүрмийн ном одоо технологиог гаргаж одоо тамирчид одоо дасгалж удаа болов одоо гарын тараах материалыг тарааж өгсөн байгаа. Зам одоо янз бүрийн одоо цахим хуудасууд одоо Facebook гэдэг юм тийм ээ Монголын жижиг зүйн холбооны одоо Facebook Mongolia page-ийг Facebook-ыг одоо сонирхолтойгоо одоо харьцах. Одоо Twitter, Facebook хуудасууд ажиллаж байгаа. За тэгээ ялангуяа одоо олон улсын сайтнууд үнэхээр одоо өндөр хөгжсөн. Одоо олон улсын туурал тэмцээн нээлттэй олонгийн одоо Final Count одоо шууд одоо IBJJ одоо жодогийн одоо шууд цацдаг шиг яг тэрэн шиг адилхан IBJJ 12 дэвжиг 12 зэрэг одоо 12 дэвжиг цацж дуртай дэвжиг сонгож үзэхэд энэ дэлхийн холбооныхын телевиз ажил одоо Final Count тэмцээн одоо явагдаж байна. Хичээний одоо ерөнхийдөө энэ Бразилийн жижиг зүүн дэлхийн хөгжлийн талаар одоо хангалттай одоо сайт байт юм юу гэдэг одоо дасгал сургууль юу гэдэг үнэхээр одоо хангалттай тарцсан. Энэ спорт анх 9 онд Монгол Бразил мэрэгжилт 9 онд ирж хахад за тахал яаж тардаг вэ? Яг энэ спортыг тарна хараарай гэсэн одоо яг одоо 5 жилийн дараа эргээ харахад 9 онд 5 хөгжил зүгээр одоо тэмцээнээс нь хараад үзэхэд одоо энэ үнэхээр одоо Европ энэ жил одоо Европын Парис орны одоо Скандинавын орнууд аль 2000 оноос хойш тэмцээн явуулдаг болсон. За тэгээд Германы орн Европоор орны нөлөөг хөөж байна. Азийн цувралуудад их болж байна. За Америк бол одоо бүх том хотуудаараа нийт тэмцээнд бий болгосон. За хамгийн том тэмцээн одоо Америкийн авах тэмцээн Москва гэж байна. Лас Вегас одоо 2 тэмцээн зохиож байна. Чикагогт 2 тэмцээн, Лос Анжелест жилд 3-4 тэмцээн, Майамид 1 тэмцээн, за тэгээд Феникс одоо Даллас энэ бүгд одоо нийтдээ Нью-Йорк 10 оноос их зохиогдсон гişэний одоо Америкийн том хотуудаар Америкт жижигцүү бол одоо үнэхээр одоо хөгжих гэж одоо жижигцүү бол өөрөө одоо хөгжөө одоо спортыг хөгжүүлэх гэж одоо дэлхийн холбоо мөнгө цацчих ингээд бус орнууд руу хөгжиж мөнгө цацчих хөгжүүлдэг шүү дээ. Жижигцүү бол ерөөсөө тийм өөрөө мөнгө болдог юм спорт учраас ерөөсөө өөрөө ингээд ямар ч дэлхийн холбоос одоо тэр хөгжүүлэх гэж одоо бодлого барьдаг. Одоо мэрэгжлийн төвч ингээ хөгжөөд өндөр хөгжөөд ингээ явагдаад өөрөө энэ спорт нь өөрөө хөгжиж байгаа гэж дэлхийн холбоонд энэ ингэж хөгжүүлэн бодлого бодоод дасгаж ингэ явж хэрнээ одоо мөнгө одоо танай орнд одоо ингэж ханд өндөр хөгжүүлж ийм үеийн дэлхийн холбоонд байдгүй. Энэ спорт өөрөө одоо ингээ одоо тэр мэрэгжлийн хийснээр одоо яг тахал шиг ингээ тархаж одоо хятад ихэд ингээ спорт хөгжүүлдэг орн шүү. Тэгэхээр одоо яг энэ спортыг үнэхээр одоо маш өндөр хэмжээнд айгүй олон одоо Бразил мэрэгчнүүд хавцсан хөгжүүлж байна.
одоо энэ мэрэгчлэнгүүдийнх нь одоо үн ханш одоо юу гэдэг нь одоо өртөг маш өндөр болж ирсэн. Одоо тэр жижиг мэрэгчлээ авчирч яа гэдэг нь бас нэлээд өрж авчирчаад байх. Тэсээ сургууль семинар оруулах нэлээд өндөр өртөгтэй болсон жишээ нь. Ерөнхийдөө одоо Монголд бас одоо тийм багш тасгалжуулагчдаас ирж оролцож ирсэн тий. Одоо семинараас сургууль зохион байгуулж ирсэн тийм ээ. тэгээд 9 оноог Бразил мэрэгчлээ ирж байлаа, 11 онд Англиас мэрэгчлээ ирж байлаа. За өнгөрсөн жил одоо Америкаас одоо Галт Грейсийн Беркли салбарын мэрэгчлэн Дэвид Галхан гэж хүн тэр Монголд сургууль семинар зохион байгуулж тэмцээн ерөнхий зөвлөлт ажиллаж байлаа. За ингээд тасах 88 кг жингийн мөн медалийн төлөөх барилдаан. За алтан баг нь даваа сүрэн нарын барилдаан үргэлжлэн явж байна. За алтан багны хувьд бол одоо энэ цагаан талаас гарч барилдаж байгаа. Энэ тамирчин бол алтан баг нөөгийн төрөлд бас оролцдог байхаа тий. За алтан багны нөөгийн төрөл бас барилдсан. За гартчилээ жинг хэмжилдэг болсон. За 2 оноо л авсан байгаа тий. Гарч ирэнгүүт одоо түүний хувьд 2 оноо авсан. За барилдаан өндөрлөх ерөнхийдөө өгч явах шиг байна. Минут хугацаа болцсон байна. За Монголын жижигцөөх холбооны ерөнхийлөгчөөр Монгол Улсын харьцаг Бадарчинхүү одоо энэ Японы мэрэгжлийн сумагийн дэртад өгчүүдийн нэг Асасакура Дашнимын төр сайхан Мягмар дорж гэж хүн одоо Монголын жижигцөөх холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг тийм ээ. За Мягмар дорж одоо өөрөө жудоо барилддаг хин тамирчин. Одоо жудоо холбооныхон дэдрэг хэлэгч Монголын жижигцөөх холбооны ерөнхийлөгч үүргээ хийж байгаа. Одоо спортын төлөө зүрхсэтгэн зориулж байгаа юм залуу. За ингээд ялт шийдэгдэж алтан багны хувьд бол одоо хожлыг авчих шиг байна тийм ээ. За алтан багны хувьд даваргын алтан медальд барилдах хэрэгтэй болж байна. Алтан багны хувьд одоо Тэмүүжин спорт бус гаралтай одоо Жинкэ бүлгийн тамирчин Монгол Улсын боловсролын сургуулийн 2 дахь дамжин оюутны тамирчин байна. За тийм ээ алтан баг медальтайг авсан. За дараагийн барилдаан нэг юм болсон байна. За 88 кг жингийн мөн медалийн төлөө за алтын төлөө одоо алтан багантай хэн барилдах хэн төлөөх барилдаан. За одоо орон барилдаа тамирчин бол жижигцөөх тамирчин Батбаяр. За ногоон цуусарч тамирчин бол аврагч спорт тамирчин Батэрд нар барилжээ. За аврагч Батэрд сая Батэрийг унгааж өрөө наавлаа. За Батэрийн хувьд бол одоо сүүл видеог жудоог сонирхчдгийн нэлээд хараанд орчиж байгаа юм хүүхэд шинэ залуу гэж ирж байгаа. Энэ тамирчаа. За дээр тамирчин. Тэр үгээр барилтаа. За эндээс одоо за хоёрын хооронд задлах хэрэгтэй. За тэрний хоёрын авцсан. Бараг хамгаалах барилдаж байна. За Батэрдны хувьд энэ өмнөх төргийн барилдаанд Монгол Улсын боловсролын их сургуулийн Мөнгөн баярыг одоо ялж ийх хүрэл медалийн болцол хангаад одоо медалийн өнгө орох барилдаанд Батбаяртай одоо ярилж байна. За ерөнхий хийн ялсан л одоо алтан багантай аврагын алтан медалийн төлөө барилдана. Дэлхийн аврагч шалгаруулах тэмцээний өмнөх бэлтгэл сургалтыг одоо хаана ер нь хийх вэ? Тийм үндэсний шгшээ баг гэнэ. Энэ спортын бас одоо шгшээ баг байгуулж тамирчид ер нь өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг юм талаар тавс үзэгчдэд мэдээлэх үү. За жижигхэн баг тамирчид одоо Монгол Улсын боловсролын сургууль дээр бэлтгэл сургалтаа хийж байгаа. За Монголын аврагч тэмцээний бэлтгэл сургалтаа одоо тэнд хангана. За Монгол Улсын боловсролын гэсэн биеийн дэврийн сургууль гэдэг нь одоо Монголд байдаг төрийн ганц одоо биеийн дэврийн боловсролч бэлтгэдэг энэ сургууль. За онооны харьцаа 2 тгийн харьцаатай хэвээрээ байна. За энэ хоёр хөлнийх нь хоорондоос л одоо гарах барилдааны жоохон идэвхтэй хөвчлүүлэх. За тамирчдын бэлтгэл сургалтаа болгох төлөвлөдөг одоо жижигцүүгийн
одоо хичээлэгчийн тоо өдрөөс өдөрт одоо нэмэгдэж байгаа одоо тамирчин одоо амжилтын төлөө хийхээс гадна одоо яг ийхаа эрүүл мэндийн тэр талаасаа хийдэг тамирчин жижигцүү хичээлэгчийн тоо одоо ажиллаж хичээлдэг тамирчин тоо өдрөөс өдөр өсөж байгаа. За тэгээд одоо холбоонд одоо энэ бие бос төрлийн холбоо болон хүндрэл хүчтэй зүйл бол наал талбайны асуудал гэж байдаг. За одоо тусдаа өрн гэсэн заал талбай одоо төвч морьтой ч одоо түрээсийн дад өндөр тэндээс бас нэлээд бас тэр юм гэсэн бодлого хэрэгтэй болчоод одоо нэлээд бас тэр яригдж байгаа юм байна. Тухайн төрлийн бас сайхан бодлого хийчихсэн бодлого хэрэгжээсэй гэж бодож байгаа юм. Одоо спорт эмчигчтэй хүмүүсийн одоо юугаар нь одоо спортын одоо юм дэмжигчд ивентгчийн хүчээр л тийм тамирчид тэмцээн уралдаанд холбоо шин дах тамирчид тэмцээн уралдаанд орж байгаа тамирчид одоо ингийн хүмүүс одоо бие өлтрөө хөгжүүлж эрүүлж хэрэгжих одоо нийгэмд одоо эрүүл чирэг төлөвчтэй хүн байна гэдэг маань одоо нийгэм эрүүл байна гэдэг маань одоо нийгэм хүчгийн гол үндэс гэж байна. Тиймээс эрүүл явах үндэс нь бол яг дасгал хөдөлгөөн өөр юм байж байгаа. Тийм учраас одоо спортын төрлүүд хөгжөөд байна гэдэг маань одоо хүмүүсийг одоо хэрэгжүүлж хэрэг орчин нөхцлөөр сайн хангах хэрэгтэй дээ тийм ээ. Тамирчдыг. За 2 өхийн барилдаан 3 минутын барилдаан өнгөрлөө. Энэ яг одоо барилдаан эхэлж яхад одоо ноогын төрөл дээр ч юм ийм төрөл дээр зүгээр одоо суучгад барилдааныг эхлүүлэх гэдэг тамирчид бие биенийг өнөхөр одоо мэддэг болооч тэр юм уу те. Ер нь одоо тэр талаас нь таавс нь жоохон тайлбарлаад. Ерөнхийдөө одоо жижигцүү жудо хоёр ялгаад тухайд гарч ирдэг л дээ. Яг жижигцүүгээр даган чичээсэн тамирчид яг жудогийн тамирчнаас болгоомж эхэлдэг. Яг одоо шууд барилдаад оноо алдах магадлал өндөрсдөг. Тийм учраас одоо барьцаангуудаа хэвтэй байрлал шүүжиж одоо жишээ нь мөнгөний барилдаа ингээс харж байна. Өсөө тийм одоо унгаах тийм тек даун гэж ярьдаг. Унгаах механик юм дүү байхгүй. Яг хоёр жижигцүүгийн тамирчин бол хоорондоо одоо босоогоос барилдах чинь юм хэрэг. Ерөнхийдөө өөрсдөө тактикийн асуудал. Одоо барьцаа төвтэйгээс эхлэхгүй барьцаа босоо байдлаа унгааж эхлэхгүй нөгөө өөдөөс нь хийж эхлэв ямар тактикийн асуудал яг нөгөө одоо ингээд ажиглал гэдэг талаар ингээд одоо бид нар анх одоо ингээд хөгжих жудогийн тамирчилт чинь ингээд явдаг байлаа шүү дээ. Тэгэхэд ингээд харахад яг энэ төр жудоо ингээд яг дандаа жижиг тамирчилт хэвтэй орж ирдэг. Одоо унаа боломжийг тактикийн асуудал гарч ирж байгаа гэж бодож байна. За нэмэх 88 кг жин буюу хамгийн хүнд жингийн өрсөлдөөн. За Хөвсгөл аймгийн угуул 8 гарсан даваа нэм бол одоо жижиг зүүхээр хичээлдэг аврагч онцгой ерөнхий засрын аврагч спорт орны даваа нэм. Хичээл спорт нэмш алтан гэрэлтэй. Төрөлдөж जैन за даваа нэмэд улсын орчин тэмцээн тасралтгүй орж байгаа жижиг улсын тэмцээний өнгөрөх медальтай тамирчин. За эндээс одоо хөлөөс алгаад өрсөлдөж одоо дөнгөд оруулах. За бүх юм бас нэлээд голын төрлөөр хичээлдэг. Бүстэй барилдааны дэлхийн аврагчид оруулах тэмцээнээс медаль хүрчээсэн. Алтан медаль хүрчээсэн. Алтан медаль хүрчээсэн ийм тамирчин да. За дээр нь байгаа барилтаа нь бол одоо аврагч спорт орны тамирчин даваа нэм байна. За энд бол одоо аврагч хилчийн спорт ороод онцгой байдлынх нь эдийн засгийн дутх газрын одоо түүнээс баг тамирчтай одоо нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулсан байна те. За аврагч спортроо, хилчийн спортроо, за жинко клуб тэр өргөн бүрэлдэхүүнтэй тамирчтай оруулсан. Ер нь энэ спортоор ингээд хичээллээ. За ингээд дэлхийн аврагч оруулах тэмцээнд төрүүллээ. Тэгээ ер нь одоо тэр хүмүүсийг татах тамирчдыг татах дээр ч юм уу одоо мэдээж санхүүтэй бас жоохон холбоотой. Дэлхийн аврагч төрүүлсэн тамирчин ямар мөнгө шаналтай байна, тийм юм байна ч гэдэг юм уу те. Ер нь мэрэгжлийн спорт гэдэг утгаараа бас санхүүтэй ер нь нэлээд холбоотой байдаг уу? Одоо мөнгөтэй ч гэдэг юм уу? Тэгэлгүй яг одоо жижигцүү ягаад хөндөр хөгжөөд байна гэхээр гол зүйл нь юм л дээ. Ерөөсө бэрхлэгийн тал багтай спорт нэгт одоо хүмүүс бие өлтрөө эрүүл чирэг болох үүднээс хичээлдэг бэрхлэгийн одоо өчөж боод хэрнээ одоо ягаад бэрхлэгийн тал бага байна гэхээр ерөөсө бэлтгэх сургалт бүгд их одоо хэвтэй өрдөнд явагддаг тийм одоо биенээ шийдэх юм одоо дэнжил юм аюултай зүйл байхгүй хэвтэй өрдөнд явагдсан бэрхлэгийн тал айгүй одоо нэлээд багтай спорт гэдэг үүднээс хичээлэгчэнд одоо хөгжиж одоо орнуудад маш өндөр хөгжиж байгаа одоо бүхэл одоо интернет хайдаг гэж одоо ороод үзээрэй. Тэгэхээр одоо маш их хичээлч өдрөөс өдөр маш ихээр өсөж байгаа. За хоёрт бол одоо энэ ГТ төрлөөс одоо сайжирсан одоо нөөгийг одоо өмсгөл төрөл рүү ороод өмсгөл төрөлдөө одоо үнэхээр одоо өндөр хар усны зэрэглэлд очиод барилж байгаа юм шиг бүгд зодон руу орчих. Одоо UFC-г одоо халт тугааны төрлийн одоо ялагч тийм үү одоо тамирчдын ихэнх нь одоо
одоо ингээд гарлахад дандаа жижүүцүү төдөн жижигсэн жижүүцүүгийн хар бустай, бор бустай, жижүүцүүгийн пүрпэл бустай ч гэх юм уу, яган бустай ингээд тамирчдад одоо зарлаа. Одоо жижүүцүүгийн тамирчдад одоо халдварын төрөлд одоо айгүй давмгаалж гисэн. Энэ бол хөгжлийн гол тулгуур гэсэн. Тэр мэрэгжил рүү ороод зодооноор орж ийн гэдэг маань тэнд одоо мөнгө санх одоо ярьсан тийм ээ. Одоо мөнгө гэдэг нь тамирчдын одоо сайхан амьдрах одоо хангамж тийм ээ. Одоо хоёр талаараа ингэж жижүүцүү, хоёр талаараа маш хөгж. Нэг нь одоо мэрэгжил рүү орж мөнгө нийтлөө, хоёр нь болохоор нөгөө зам нь болохоор эрүүл чирэг бие хүмүүст төлөвшөө, эрүүл чирэг баяг үүднээс одоо жижүүцүүгээр хичээлэгч одоо хүмүүс нэг таргалт гэдс гэж ярьдаг тийм ээ. Жижүүцүүд бол одоо жижүүцүүгээр хичээлж байгаа хүний бол одоо яагаад үнийг хэвлээ явагддаг учраас энэ хэвлээ одоо юу гэдгийг одоо энэ бие галбир гоо сайхан тал дээр бол үнэхээр одоо тэргүүлэх спортуудыг бол яарахгүй жижүүцүү өөрөө болж байгаа юм да. За даваа нэм гарт чигчээр нэлж байна. За манайд бол төрөөс үзүүлж байгаа бол одоо олимпийн бус төрлүүд дээр бол одоо хүн болгонд ярьж байгаа штэ одоо хүн болгонд ярьдаг. Адилхан одоо хүний ирийн үйлдвэрийг хөгжүүлж байгаа ингэж байгаа гэж яагаад олимпийн бусыг алга үзүүлж байгаа. Энэ бол бас нэг бодлоо үнэн зөвлөлттэй. Олимпийн төрлөө хүн дэмжлэгүүл явах үнэхээр одоо улс орны нүүр царай өндөр төрөж байгаа дэлхийн одоо маш олон хүн л одоо олимпийн төрөл рүү ханддаг тийм ээ. Үздэг, хардаг. Тэнд одоо улс орн одоо хуучин цагт бол дайн байлдаанд ялж дайн байлдаж байгаа оронд одоо амьд байгаагаа үзүүлдэг байсан. Одоо бол одоо тэр орн байгаа нь бол одоо спортоор үзэгддэг боллоо шүү дээ. Спорт үзэгчдээ одоо дэлхийд одоо ганц сенсацтай зүйл одоо спорт өөрөө л байж байна. Улс орн байгаа тэр орн тийм одоо тамирчдад таньдагч болсон юм үзэгдэл нь ийм болчихлоо шүү дээ. Яг их гүрнүүдийнхээ хөгжлийг дагаад спортын тамирчдын амжилт одоо яг асуудалхаа яваад байдаг. Ер нь бол одоо олимпийн бус төрлийн спортыг бол Монголд одоо бас цаашдаа хөгжүүлэх, дэмжих ийм одоо бас зүйл бол мэдээж одоо шаардлагатай байгаа тийм ээ. За ингээд энэ барилдаан 88 кг хэмжээний мөнгөн медалийн төлөөх дараагийн барилдаан тийм ээ. Хилчин спорт төрөний тамирчин Бат Эрдэнэ. За Шандас доожийн тамирчин Мөнх болмаар баримтж байна. За Шандас доожоо бол одоо бас л файтинг за мөн одоо энэ жижигцүү өгөх гэх тулааны спортуудын төрлүүдийг бас нэлээд хөгжүүлдэг. За энэ Шандас доожоноос бас нэлээд тамирч оролцсон багтай юм гэдэг. За тэгээд Шандас доожоноос одоо нэлээд бүр өргөн бүлтгүүтэй баг ирж оролцсон. Тамирчлаа сайхан оролцлоо. Шандас доожоо манай мэрэгчлийн тулаанч шидэг тулаанчин Наран Монгол маань одоо бас их өдөрч явдаг. Наран Монголын бас үнэхээр одоо шилдэг тулаанчдын нэг. За жижигцүүхийн одоо мэрэгчлийн ихээр одоо дэвжин дайгчтай их зэрэг хамруулж байдаг. Тэр энэ өөрийнхөө одоо яг файтинг төрлөөр хөгждөг одоо тэгэхээр том юм болж байгаа юм яа шилдэг тамирчин мэрэгчлээ юм л да Наран Монголын үнэхээр одоо хавштай одоо ажил өндөр самбайчтай өсвсийтэй тамирчтайгаас орсон. Монгол шилжихөө мөрөөс байсан талцсан аа. За ерөнхий барилдаан үргэлжлэн явж байна. Заард нь гарсан энэ бол за энэ бол одоо маш давуу хайралтай. За энэ ихээр бас нөлөөлөөр болж 4 хоног болжээ. За Батэрдны хувьд бол одоо өнгөрсөн жил асар тэмцээнд 88 кг дөрвжсэн юм шүү дээ. 88 кг дөрвжжээ. За 13 оны Монгол улсын жижигцүүхийн наслуугчдын авраг юм ярьсан Батэрдны хувьд. За Тэмүүчийн спортоор оноо. Тэмүүчийн спортод уусгалтай нэг тамирчин. За хичээл спортоор. За хичээл спортоор жижигцүүхийн усаар тэнцэлээ бүрэн явуулж байгаа юм тамирчин тасгаж өгч байна. Монгол улс бүрсрэн. За энэ тэнцэн Чамбат маань асуулт болж орж ирсэн. За хичээл спортоор яг Монголын бас шилдэг спорт ороод байна. Олон спортоор тамирч барьж ажилладаг. За мөрчтэй бид өдрөөр бас одоо гардаг. Гол тэнцэн Монгол хөржин тамирчид хичээл спортоор. За ингээд өчгөн шилжээд барилдаан усгаж байна. За Батэрдны нөхөр секретарьтай сайн тамирчин гэдэг бол харуулж байна. Энэ фото мөрөж жижигцүүхийн наслуугч улс орны тэнцэн 2 дахь удаа аврагын алтан медаль дөрөлдөх хэрэгтэй болж байна. За үзэгчдээ бид та бүхэнд одоо нэгэн сонирхолтой төрлийг үзүүлье. За нөө гив юу одоо өмсгөлгүй төрөл гэж ярьдаг тийм. Одоо нэг энэ төрөл бол одоо бас нэлээд өндөр түвшинд хөгжсөн. За ийм төрөл байгаа. За өчиг боох одоо ч бүхэл юм энэ дээр бол
одоо жинхэнэ харуулдаг. За нөөгийн төрөл гэдэг бол үнэхээр одоо хүчилсэн барилдаа. За энэ барилдаа бол үнэхээр үзэгчний анхаарал татсан барилдаа болсон. Та энийг дөрмийн талаар тий бас өнгөрсөн жил одоо манай тамирчид энэ төрлийн дэлхийн аваргын сүс медаль авсан шүү дээ тий. Өнөрөө. Өнөр жаргал бол энэ дэлхийн аваргаас мөнгө хүрээлэн медаль хүртээд байгаа. За цаана барилдаа тамирчин бол Европын аварга мөнгө 2, доор нь барилдаа тамирчин бол одоо Монголын бас шилдэг нэг дамлан бүрэг банаар хэмжээнд мөнгө хүрээ хувьд бол Абу Дабигийн дэлхийн зам өргөдсөн анхны тамирч өргөдсөн гэдэг нь ерөөсөө одоо Европ, одоо Азийн цувралууд болдог. Тус цувралаад одоо төрүүлсэн тамирчин Абу Дабигийн одоо зохион байгуулагчид бүх зардлын дага байр хоол, онгоцны цаг бүх зардлын даадаг. Очоод одоо байр эзэн нөхцөл одоо маш их хэмжээний мөнгөний шагналуудыг өгдөг. Ийм тэмцээнд өргөдөд байгаа. Ийм тамирчин мөнгө хүрээ. За энэ доор нь барилдаа дамлан бүрийн хувьд бол одоо эцэгтэмэнд одоо алдрын сонирхогч маань бол үнэхээр сайн мэдж байгаа хаа. За энэ бол үнэхээр үзэгчдийн хүсэн хүлээсэн барилдаа юм яа. Дамлан бүрэн мөнгө хүрээ барилдаа яа дуусах болоо гэж одоо жижигцүг сонирхогчдод одоо хаздлын сонирхогчдын хувьд бол үнэхээр одоо за дамлан бүрээр гартач хүмхэн шилжиж байна. За мөнгө хүрээ одоо 6 оноо авсан барилдааны хөшөөлж байна. За яг цаана бол жижигцүгийн яг онооны самбар бол ажиллаж байна. За цагаан дээр бол одоо оноонууд хийгддэг, улаан дээр бол торгуулууд хийгддэг. За одоо шар самбар дээр нь бол одоо 3 өнгийн самбар байгаа. Шар самбар дээр одоо итгэхийн оноонууд хийгдэж явдаг. За мөнхөрийн хувьд одоо 6 тэгээ боох мөрийг шилжчихлээ. Дамдамбрын араас. За их одоо боох мөрийг дамдамбрыг буулгаж авч байна. Самхар мундаг юм аа тийм ээ. Дамдамбар бол бас хэрийн хүнд ингээ боолгоод хожигдох тийм тамирчин бол бас биш. За мөнхөрийн инхүү. Сарожир жижигцүү Рожер Грэси клубын тамирчин мөнхөр маань одоо нөөгийн төрөлд аваргын алтан медаль барилдах хэрэгтэй болж байна. За дараагийн барилдаан. За нөөгийн хүмүүжийн нөгөө эцгийн аваргын төлөө барилдаан. Чамбат Аваатар нар гарч ирж байна. За Аваатарын хувьд бол түрүүнд одоо мөнхөртэй гитэ төрөлд эцгийн аваргын төлөө барилдсан юм залуу тамирчин. Лаженко клубын унган юм тамирчин Аваатар. За Чимбатын хувьд бол одоо дээр нь барилтаа харам өсгөлтэй нь. Утганы Чимбат. За утганы Чимбатын хувьд одоо хэрэг шилдэг тамирчин нэг яарахгүй. За энд бол ингээл ерөөсө бөхчүүд жудо бүхний бусад төрлүүдийн тамирчтай барилдахдаа бол яг мэрэгжлийн жижигцөөхөн одоо дансын тамирчид бол одоо үнэхээр амтшгүй тий. Босоо бариллаас одоо төдийл барилдаан хийхгүй. За баваа одоо аргач нь магадгүй. Ингээд дээр нь гарсан бол баваа гэдэг 2 оноо болно. За дээр нь лада. За. За тэмцээн дээр бол олоосон шүүгч. Тус тэмцээн даран гал гаж тэмцээн шүүж байна. За трангл аваад алдчихаа баваа трангл одоо гурвалжин боолт гэж ярьдаг хөлөөр байх болтыг. Аваатар бол энэ мэхэнд бол нэлээд гарчууд эзэмсэн гитэ барилдаанд бол харагдчихсэн. Эхний төргийн барилдаанд одоо гурвалжин боолтоор өсөж байгаа буулгаж авч ирсэн. За жижигсэн хүмүүс анхтаа сурдаг мөн хийж барах хэлж болно даа нөхөр гурвалжин боолтыг бол. Яарахлаа. Саарах мөн оноо авчлаа. За актив. Итгэхийн оноо дарагдаж байна. Чимбат дээрээс дээрээс 2 оноо болж байна. За 2 оноотой өшөөж эхэллээ Чимбат. За ногоон талаас гарч ирсэн юм шиг одоо шилдэндээ одоо он кест хийсэн байгаа. За гурвалжин болтны харьцааг одоо Баатар одоо. За үнэхээр одоо яарах одоо нөгөөгийн төрлөө. За энэ гурвалжин мөн хүнд орсоо. Эндээс гарт өчгөмхий хийж байгаа Баатар. За ингээд нэг гурвалж орцоод салхад бол хийцээ гэдэг. За эндээс Чамбатын хувьд жоох дээшээ чээж хэмдэж тэр өвдгийг бол нааш татаж өгөх хэрэгтэй. Ингэж гурвалжин хамгаалах. Доош нь дараад бол улам гурвалжин бол ордог.
За Баатар одоо эндээс толгойг нь татхад толгойг доош нь дарж өгөх хэрэгтэй. Жамбатыг нилээд хэсэж байна. За одоо тэндээс бот орно. За толгойг дарахаар нь гарын салгачаад юм Жамбатыг. За үнэхээр лав орчжээ гэдэг нь. Ингэсэн хөлөс салахад одоо ингэ толгой дарахад ерөнхийдөө бодлоо. Ингээ бүр дээр нь гараа суучих нь бүр хэцүү болдог. За энд бол одоо чиний хувьд бол одоо маш хүнд байдалтай. За одоо толгой тавьчих хэрэгтэй баавыг. За толгой гарсан. За ингэ болчихноо. За үнэхээр одоо. За энэ хүмүүс гэртээ нөөг төрлийн хөнгөн жингийн аваргын төлөө ярилцах хэрэг баваа. Жинкогийн нөрч байна. Баваа Баатар бол хүртэж байна. За Жамбатын хувьд одоо нөөг төрлөд хүрээлэн медалийн мазлыг англаа. За цаана бол инкер өгч харагдаж байгаа нөхөр бас том тамирчинг шавь буулгаж авахаар үнэхээр баяртай байх шиг байна. За хүндчин алтан гэрэл очирсан байна те. За одоо барилдахгүй гэл одоо мэргэжлийн тамирчид бол одоо шууд хэвтийгээс одоо барилдааны эхлүүлэх гэх шиг байна. За алтан гэрэл Батэрд нарын барилдаа эхэлж байна. За энэ бол одоо хүнд жингийн өрсөлдөөн. За тамирчин хөлөндөө одоо талаа ялгах юм гэж бодож байгааг өшөөгч. Хоёлаа гэж хөмсөлтөө тэгээд тал ялгах нөгөө хөлөндөө одоо тест гэж гарч ирдэг. За өнжингийн барилдаанд ерөнхийдөө хийж харагддаг хэрэгсээ босоо барилдаа бас нэлээд ажиглагддаг. Батэрд нөө сайхан өнгөрч гарч байгаа. За тамирчин хэн ноноо уулзаагүй. За Монголын жижиг холбоо 2007 оноос хойш үүсгэн байгуулалтад үйл ажиллагаа болж эхэлсэн. За 2008 оноос доктортой үйл ажиллагаа болж эхэлсэн. За жижигцгийн улсын аваргад манай Олимпийн аварга, Төвшин баяр аварга, Дэлхийн аварга, Цагаанбаатар аварга хүртэл нэг улсын аваргад орцож исэн байхаа тий. Нодон жил одоо баяр Баатар маань жижиг улсын аваргад оролцсон. За Чимрээ бүлжиндээ аварга хүртсэн. Олимпийн аварга маань нодон жил Олимпиас барилдааг гэж анх жижиг улсын аваргын цайд орж баруун бүлдэж төрүүлсэн. За Цагаанбаатарын хувьд Дэлхийн аваргын цайд оролцож ирсэн. 2011 онд тухай за 20 гаруй тамирчид манай Монголын жудоохын нэлээд шилдэг олон тамирчдад тухай тэмцээн жижиг дэлхийн аваргын тэмцээнд 20 гаруй тамирчид бүрэлдэхүүнтэй нэлээд өргөн бүрэлдэхүүнд орж оролцож ирсэн. Америкийн нэгдсэн улсын одоо энэ дэлхийн аварга лонг чотно тэмцээнд бас болж ирсэн. Надад тэмцээн 20 хүний бүрэлдэхүүнд очиж хичээл хилчин сургааны явуулсан. Хангарын Даштава одоо ганцаараа хүрээлэн медалийн ирсэн. За тэр жил одоо мастерын дэлхийн аварга мөн одоо хавд болж ирсэн. Одоо дэгцэн дээр шүүж байгаа юмчин одоо шүүгч наран гэрлийн хувьд бол одоо мастерын дэлхийн аварга тухай дэлхийн аварга болж илаа. За мөн одоо Ачаглалын одхоо манай Монголын одоо шилдэг тулаанчтай нэг за Монгол Улсын начин Ачаглал тухайд Ачаглалын одхоо маань тухайд мастерын дэлхийн аварга хүртэж илаа. Наран гэрэл одхоо нар тухайд мастерын дэлхийн аварга хүртэж ирсэн. За мөн одоо мөнгөө их тухай Мягмар төрт нар тухайд мөнгөн медалийг тус хүртэж ирсэн. За мастерын дэлхийн аварганд нэлээд амжилттай оролцож илаа тухайд. За өнгөрсөн жил 10 оны 13 оны дэлхийн аваргын тэмцээнд манай үндэсний Монгол Улсын аварга гунаач эрхэн баяр очиж мастерын дэлхийн аварга болжлаа. За мөн одоо тэр ариун эрдэнэ дэлхийн аварга золыг хүртэж ирсэн. Ариун эрдэнэний хувьд бол одоо Америкийн нээлттэй тэмцээнд дөрөвж ирсэн. За нас нарны дэлхийн аварганд 2 удаа 5 дугаар шагнал хүртэж ирсэн. За
дэлхийн тамирчин. За ерөнхий барилдаан үргэлжлээ өгч байна. За алтан гэрлийн хувьд бол одоо дээр нь харилталтай барилдааныг үргэлжлүүлж байна. Хилжил спорт хорооны тамирчин алтан гэрэл. За хүнджин хөнгөнжин дунджин гэсэн нөөгийн 3 жинд одоо явагдаж байгаа тийм ээ. За нөөгийн төрлөөр бол одоо Монголын тамирчид дэлхийд одоо барилдаж байгаа. За өнөр жиргэлийн хувьд 11 оны дэлхийн орчин тэмцээнээс хүрэл медаль авчижсэн бол 13 оны 12 оны дэлхийн орчин мөнгөн медаль авчижсэн бол өнгөрсөн жил оны дэлхийн орчин тэмцээнд хүрэл медаль хүртсэн. За сургуулийн хувьд бол одоо нөөгийн төрлөөс Америкийн болсон одоо Америкийн Аламеда хотод болсон олон улсын тэмцээнээс аврах хүртэж ирсэн. За нөөгийн төрлөөс эмэгтэй тамирчид одоо алдар сууд намж инкцээ дэлхийн орчин тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Энэ сайхан амжилтуудыг бол нөөгийн төрлөлд үзүүлээд байгаа. Заагаар 40 мөхөн шилжих гэдэг нь алтан гэрлийн хувьд бол за 40 мөхөн шилжсэн. За ихөө хилчин спорт тамирчин алтан гэрэл нургийн алтан медаль нөлөө өрөлдөх хэрэгтэй болж байна. За өрсөлдөгч нь бол одоо хөлөө зөвшөөрөхгүй байгаа юм болоо да. За үнэхээр сая цогсон бол одоо ингээ бас хөвчлөлтэй тооцсон. Сая барьцаа хутаан цогсон гэдэг тайлбарыг сая бол өчигдөр хөл өрөө орцсон байсан. Үний эсрэг гартал утсан л та тий. За энэ хөлчөөс бол алтан гэрэл аваргын алтан медалийн төлөө барилдах хэрэгтэй болж байна. За дундчингийн барилдаанууд л одоо маш өрсөлдөөнтэй өгнө. Гоё барилдаанууд болон гарсан байгаа. За эсгийн аваргын төлөө Жинко гөлөний тамирчин алтан баг нь давуулаас арчилсан. За цагаан талаас Ширэн Бэли гөлөний тамирчин Даштин дэвнээр гарч ирсэн. Барилдаж байна. Монголын жудокч актив Батбаяр нар барилдаж байна. За алтан багны хувьд бол одоо 88 кг хэмжээнд алтан медаль дээр бараадсан байгаа. За нөөгийн төрөлтөө хүнд жинд Москва аврагын төлөө барилдаж байна. За үндсэндээ өнөөдөр одоо энэ барилдаанд л тох юм бол улсын аврагаас 2 төрлийн медальтай барьшил гарах юм байна тийм ээ. За харан дээр гарсаа. За их одоо 4 хоног авч байна. Хартаас нь сармаа 4 хоног авч байна. За эндээс бол одоо энэ хоёрлыг задлж гарах хэрэгтэй оноо олцсон яваа. За улсын аврагын тэмцээн бол 3 дэвжин дээр явагдсан. За 2011 оны улсын аврагын тэмцээнийг одоо буй тухай ордондоо 6 дэвжин дээр одоо зохион байгуулжуулаа. Өсвөр насрагч улсын аврагын тухайд бас хамт зохиолж ирсэн. 6 дэвжин дээр 500 гаруй тамирчтай сэрийн тамирчтай 500 гаруй тамирчтай усаар тэмцээн 6 дэвжин дээр зохион байгуулж байлаа. Одоо Монголд 6 дэвжин засч энийг зохион байгуулсан. За ингээд спортын ордондоо за уян тухайн ордонд одоо улсын аврагын тэмцээн зохион байгуулна гэдэг бол одоо зам тойр нэг зам тойр хөгжөөг учраас одоо тамирчин өглөөрд очих асуудал дээр ч юм уу нэлээд хүнд байдаг. Тэгэхээр одоо том ордонд бол тэмцээн ордон зохион байгуулах үнэхээр одоо бас сайхан байдаг. Үзэгчид тамирчид очиход жоохон тийм одоо зам тойрын асуудал сайн хөгжөөг болохоор жоохон өндөрлөлттэй талууд ажиглаж ирсэн. Тэгээ одоо 13 оноос бол спортын тоглолтонд
тэмцээс зохион байгуулж байгаа. За энэ үе телевиз өдрийн спортын нэвтрүүлгээр бид та бүхэндээ Монголын жижигзүү бүхийн холбооны насан туршидтын болон өсвөрийн улсын аврах шалгаруулах тэмцээний насан туршидтын хүрэл медалийн төлөө барилдаан зам нөөгийн төрлийн төсөлтөөнүүдийг одоо үзүүлж байна. За эх 7 хоногт бол бид та бүхэндээ өсвөр болон насан туршидтын аваргын алтан медалийн төлөөх одоо жин төсвөрийн барилдааныг бол одоо өдрөлөг болгон та бүхэнд хүргэнэ. За өнөөдөр бол насан туршид үндсэндээ алтан медалийн төлөө барилдах бүгчүүд бол одоо бүгд жин төсвөр тодорлоо. За ингээд нөөгийн төрөл бол одоо 3 жинд явагдаж. За хоёр бүхэн барилдаан өндөрлөхөд минут харан үлдсэн байна. За бас ETV хамт олноос баярсан талархснаа хэлье. ETV бол үнэхээр одоо спортыг дэмжих үнэхээр сайхан телевиз. Одоо сүүлийн дон гараад бүхэн бүх төрлүүдийг шууд дамжуулж, мөн спортын бус төрлүүдийг шууд дамжуулж. Энэ маань өөрөө юу болж байгаа юм бэ? Бас спортын боловсрол, спортын хүмүүжлийг бас олон нийгэмд хүргэж яадаг учраас ингээд энэ төлөв мэдээлэл ингэж одоо спорт сайн байна гэдэг маань нийгэмд оруулж байгаа нэлээд том одоо хөрөнгө оруулалт. Одоо үүгээрээ одоо хүмүүс одоо спорт хэрэгчид дурсан мөрөнд ихсэж явах жишээдэж байт юм уу? Үүгээрээ хүмүүс одоо биеийн тэмрийн боловсролыг олж авах жишээдэж байт юм уу? Энэ талаасаа хүмүүс биеийн тэмрийн хүний эрүүл мэндэд одоо хийж байгаа гол зүйлүүд нэг шүү дээ. Ерөнхийдөө за ETV телевиз энэ жил одоо дэлхийн спортын хамгийн том үйл явдал 2014 оны дэлхийн спортын хамгийн том үйл явдал болох Америк ТV-ийн Бразил улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг аль бисний онцгой эрхтэйгээр эх орондоо шууд дамжуулах одоо эрхийг бид авсан. Одоо үндсэндээ 90 хоногийн дараа хөлбөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. За тэгвэл одоо бид он гараад чөлөөт за жудогийн улсын аврах, чөлөөтийн улсын аврах гэдэг улсын аврах шалгаруулах тэмцээнүүдийг бид одоо та бүхэнд бүгдийг нь одоо шууд улам бичлэгээр үзүүлсэн. За ингээд алтан баг нь ялтыг авлаа. Алтан медалинд барилдах хэрэгтэй болж байна. За алтан багны хувьд бол одоо 2 жинд одоо финалд гарч ирэх шиг байна да тийм ээ. За нөөгийн төрлүүд бол анхудаа энэ жил улсын аврах тэмцээн болж байгаа. Тамирчид нэлээ үзэгчдүүд нэлээ бас сонирхож хийж байлаа. За үнээр гоё спорт юм аа. Яг одоо нөөгийн төрөл болохоор ингээд нэртэй барилдаан гэсэн чи одоо барьцгүй болохоор одоо тамирчдаа ч гэсэн маш их одоо ядарт үүсдэг. Маш их хүч шаарддаг. За тэгээд тэндээсээ боож очно гэдэг нь нэлээд тамирчдаас ур чадвар шаардна. Үнэхээр бас сайхан төрөлтөө нөөгийн төрөл бол тусдаа нөөгийн төрөлгөө өгч явсан. За нөөгийн төрлийн тамирчид бол одоо цаашаа мэргэжлээ ороход бол үнэхээр бас нэлээд боломжууд нэгдсэн байдаг. Мэргэжлийн спорт мэргэжлийн талаар ороход тийм ээ. Яг хатны файтингийн төрөл ороход бол одоо ерөнхийдөө одоо хэвтэй барилдаан сайжирсан. За тэгээд одоо гар хөл буюу одоо хөлийн хөшгөл, гарын цохилтуудыг одоо мэдэрдэг өөрөө цогтой хөшгөлт ингээ болчвол одоо яг даалтлан файтингийн төрөлд одоо амжилт боломж нэгдэж явцдаг. За дараагийн барилдаан мөн дунд жингийн барилдаан багш шүү байна тий. За дунд жингийн барилдаан. За Очиргал Дашним нарын хоорондох барилдаан хийж байна. За хэсгийн аврагын төлөө барилдаан. Хичээл спорт орооны тамирчин Дашним. Хичээл спорт орооны тамирчин Очиргал нарын. За Дашнимын хувьд бол сүүлийн халдварын төрлүүдээр хичээлж эхлээд байгаа. Дашнимс дойжоо хичээл спортын дээр байдаг. Нэг тамирчин. За Очиргалын хувьд бол одоо энэ улсын аврах тэмцээнд гитегийн өдөр нөөгийн төрөл бол үнэхээр одоо анстасан барьж байгаа. Тэгэхээр одоо хэвтэй барилдаан. То сайн тамирчин гэдэг нь харагдсан. За нөөгийн дэлхийн аврах тэмцээн бол одоо гитэ төрлөөс тусдаа болдог. Энэ жилийн нөөгийн дэлхийн аврах хэдэн сард болох вэ? Нилийн нөөгийн дэлхийн аврах тэмцээн 11 сард Америк нэгдсэн улсад тогтоогдож байгаа. За гитэ төрлийн одоо 15 он эрхлэн дэлхийн аврах одоо Японд болохоор одоо энэ жил хуулаар шийдэгдэх тийм. Тэгээ хараахан бол шийдэгдэг байгаа. Ер нь авах магадлал бол өндөр байгаа тий. Өнгөрсөн жил Азийн аврагыг Японд зохион байгуулсан. Азийн аврах тэмцээнийг олон жил сайхан зохион байгуулж байгаа. Мөн Токио Олимпийн тэмцээнийг олон жил зохион байгуулж байгаа. Японд бол одоо жижигцүүгийн тэмцээнүүд бол за жижигцүүгийн бол хоёр төрөл дэлхийд бол хөгжиж явж байгаа. Яг жижигцүү спортын жижигцүү, баризей жижигцүү гэдэг. Монголд болоод байгаа тэмцээн бол баризей жижигцүү. За яг
жижигцүү спорт жижигцүүгийн төрөл гэдэг нь анхны одоо жудогийн өвгцөг өөрийнх нь өвгцөг спорт жижигцүү бол дэлхийд хөгжиж явж байгаа. Тэр нь болохоор хөшгөлт цогцолттой юм төрөл гэдэг. За Азийн наадам, заалны наадам зэрэг одоо дэлхийн World Games-ийн төрөлд ороо явж байгаа нэм спорт байгаа. За хөлөөл одоо хоёр хөлнийх нь голоос гарах хэрэгтэй. Эндээс салгаад манайг авах хэрэгтэй. Ташны хувьд бол. За сэтгэгчийн хувьд бол одоо сайн хамгаалж байна. Хөлийн бол авчирсан. За 4 хоног авлаа ташны хувьд. За одоо эндээс гарт өчгөн хийж хэрэгтэй. За очрол хэвдэл гараа одоо хоёр хөлийг хоорондоо авч доошоо хоёр хөлийн хоорондоо мултарч гарах хэрэгтэй. За ингэж гарна бол нэлээд хүч шахдаг. За эсвэл нэг хөлийн түлхэж хоёр хөл хавчиж нэг тал руу гарахгүй бол нэлээд хүч шахсан зүйл болох баг. За дундчинд бол одоо шанц дожины тамирчин Эрдэнэ 2 гэж одоо жиштэй хавсалдагчийн тамирчин байгаа тийм ээ. Энэ хоёрын одоо За нөгөө дараа барилдах. нэгэн сонирхолтой барилтаа хүлээгдэж байгаа. Дадлын тамирчин. Ямар тийм шинэ шилдэг тулаачтай нэг. За Эрдэнэ 2 гэж шанц дожины тамирчин. За гарт өчгөн гэж шилжиж байна эндээс. Тэшнэм. За эндээс гар өчгөнхний зүгээс авах хэрэгтэй. За Монголын жижигцүү холбоо 2008 оноос гэж Астын орчин тэмцээн жижигцүү Астын тэмцээнд орж ирснээс хойш одоо тасралтгүй тэмцээнд орж ирсэн. За 13 оны байдлаар нийт одоо гадаадын дэлхийн аварга, Астын аварга, гадаадын цуврал тэмцээнд нийт 98 медалийг хүртсэн байдаг. За түүний 44 медаль нь бол 13 онд хүртсэн байх. 13 он бол одоо Монголын жижигцүүгийн хувьд дэлхийн аваргатай болсон. Мөн одоо 40 одоо тэр 5 жилийн хугацаанд одоо 98 медалийн тэн ахсын авсан зэрэгээр 13 онд нэлээд амжилттай жил байсан тий. Энэ жил Астын аварга оруулах тэмцээн хаана болох вэ? Одоо ер нь дэлхийн аваргаас гадна хэлийн чандад ер нь Монголын баг тамирчид ямар тэмцээнд оролцохоор байна? За одоо өнөөдөр эхний тэмцээндээ орж эхэлж байна. Одоо Пан Америк аварга тэмцээнд одоо Мөкөс хлан маань барилдахад одоо их сургуулийн бэлэн болсон байна. За одоо 27-28-нд Чикагод болох Чикагоос баранг олон улсын тэмцээнд за эмэгтэй тамирчин ороход нэг эрэгтэй хоёр эмэгтэй тамирчин ороход Чикагод очсон одоо их сургуулийн бэлэн болсон байна. За тэгээд одоо дараагийн тэмцээн гэхээр одоо дэлхийн аварга тэмцээн 5 сарын сүүлээр дөрвөн бүлгэнтэй баг. Одоо явна одоо энэ усаар шалгарсан тамирчдаар одоо хүч одоо багийг бүрдүүлж дэлхийн аварга тэмцээнд оролцсон. За тэгээд одоо Америкийн цуврал тэмцээн, Европын цуврал тэмцээн, Австралийн, Скандинавын энэ жил одоо нэлээд олон цуврал тэмцээнд орох юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За тэгээд одоо намар болох Японы Токиод болох Азийн тэмцээнд мөн одоо оролцсноо. За дараагийн барилдаан Эрдэнэ 2 шанц дожины тамирчин Эрдэнэ 2. За хүүхэн амар төвшинээр. За амар төвшин бол одоо бас тулааны спортын тамирчин тийм ээ. За одоо доорд нь барилттай. За амар төвшин бол одоо тулааны спортын тамирчин. За үндсэн төрөл нь бол одоо жудоогоор хичээлдэг. За сүүлийн хэдэн жил одоо жижигцүү за тулааны спорт руу нэлээд дэлгүү орсон. За хэдэн жил жижигцүү дэлхийн аварга тэмцээнд оролцоод ирсэн нэлээд туршлагатай тамирчин. За Эрдэнэ 2 хувьд бол одоо жижигцүүгээр хичээл 2 жил болж байгаа юм тамирчаа. За эндээс мөрөөгд боохон хүнд ярцыг авсан байна.
За Эрдэнэрийн хувьд үнэхээр одоо жижигцүүгээ хүч чадвар нэлээд өсч байгаа энэ залуу тамирчин. За нэгэн жил бол улсын орчны тэмцээнд гарах орж чадаагүй. За гийтэй төрөлдөө одоо Астер Батбаевтай хэсгээ хүрэл медаль нөлөөх барилдаанд 2 дугаар төрөлдөө таарж ярилдаж ялагдсан. Одоо цаг дуусах гэж хахад хоёроо наалдаж ялагдсан байгаа. За Гудамжингийн манай одоо жижигцүүгийн шилдэг тамирчин нэгэ Эрдэнэрийн хувьд бол за Шандас дойчон дээр одоо бэлтгэл сургалтыг мөн хийдэг. За хоёр хөлийнх нь орондоос л одоо гарах гэдэг шиг. Амар төвшин бол одоо жудо хөр олон жил хичээлсэн. Сүүлийн үед бол одоо энэ тулааны төрлийн спорт руу ороод байгаа юм тамирчин. За нэрийн барилдаа бол сонирхолтой барилдаа болно. За одоо нэг барилд ингэж одоо удаан байгаад ингэ байгаа ч тамирчтаас бол маш их одоо хөлсөж гарч идэг. За одоо хөл одоо энэ хөл авцсан энэ хөлөнд одоо маш их одоо ачаал үүсч идэг. За энэ хөлнөөс задлал оноо болох учраас одоо энэ маш их одоо хөл зарж идэг. За эндээс гарт. За эндээс боох мөхийн төр шиж нэг арц авч байна. За амар төвшин бол нэлээд туршлагатай тамирч. Яа одоо нөөгийн тулаа файтингийн төрөлд одоо сургалтыг хийдэг. Энэ хоёр бол бас муу хамт сургалтаа олон жил хийж байгаа юм тамирчид. За Эрдэнэрийн манай ихний төргийн тамирчид нөө дэвшлэг тамирч. Яар гэж байсан, яар гэж байна. Оноо олцаагүй. Шүүгчийн саналаар Эрдэнэр маань хэлсэн байгаа. За амар төвшингийн хувьд өнгөрсөн жил дэлхийн орчинд 70 кг нэрвэлсэн. Скамод ADCC гэдэг одоо нөөгийн юм төрөл үүдэг одоо арабууд хөгжүүлсэн юм төрөл үүдэг. Надад Японд одоо тэр төрөл үуч барилдаж хүрлийн төлөв барилдаж чад 5 дугаар амжилт гарсан. Монгол шингээ. За эндээс за Эрдэнэр бол цаг л хараад байна да. Цаг харж байгаа нэг хамгаалт задлах гэдэг нөө байх гэдэг. Энэ цаг тооцоод барьж өгч байна. За хамгаалт задарч байна. За алдчихлаа. Нэг өвдөг төр хоёр хөлийн оронд бол хийх ёстой. Юу бол хамгаалт задрах бол амар байдаг. За хамгаалцсан. За нэг он авчих болоо. За Эрдэнэрэд итгэхгүй он авчих шиг л болоо тийм ээ. За өнөөдөр одоо сонирхолтой ярилцлага гарч эхэлж байна. Эрдэнэр итгэхгүй оныг авцаа. Энэ бол цаг нэлийн төвчтэй хоёр тамирчин бол ачгнаад итгэлээ. Тэгж. За цагийг авсаад ингэ болоо. За аргагүй туршлагатай тамирчин хамт. За Эрдэнэрийн хөө ялтыг авч явах шиг байна те. Ер нь цагтай л уралдаал бараг сүдэг шиг. Фаст карт хийж итгэхгүй оноо авах шиг боллоо. Яг одоо 3 оноо авах нэг хөл бол гараагүй. За тэрки үлээж явахтай зөвлөж байна. За энэ Эрдэнэр аврал алтан медалийн тарих хэрэгтэй болж байна. За амар төвшингийн хувьд одоо хүрэл медалийн моцол хангаж байна. За өнөхөр бас сайхан хүч гсэн сайхан барилдаан боллоо хоёр тамирчны хувьд бол. За нөөгийн төрлөө анхудаа зохион байгуулах за тамирчид нэлээд төлөв орсон. Сонирхолтой сайхан барилдаанууд бий болсоо. За насан турш өсвөр англи нас дөрөвчтэй англи бол одоо хамт тэмцээн бол хамт одоо зохион байгуулсан нэг дэвжээнд дээр өсвөр явж явах нөгөө дэвжээнд нас дөрөвч юм уу
Ер нь энэ маань одоо сүрүүтэй бол нэлээд өрөөгөөжтэй юм болов гэж ажиглагдсан. Одоо насан туршид шилдэг тамирчдын хамаарлын ур чадварыг харах. Одоо ах нараасаа, эгч нараасаа турш судлах байт юм уу? Яг энэ байдал нь бол үнэхээр онцгой үр ашиг нь бол бас нэлээд өндөр байгаа нь харагдсан. За дараагийн барилдаанд Даштиндүү чирхэд бэлэн болсон байна. За Даштиндүү бол Монгол Эрэг бие холбооны тэргүүлэгчдийн нэг. Одоо Ширэнбэлийн клубын намирчин. За Ширэнбэлийн клубын намирчин Даштиндүү алтан гэрэлтэй элчин спорт хорооны тамирчин алтан гэрэлтэй барилдахаар. За алтан гэрэлтэй эсгээ органтлаа барилж байна. За алтан гэрлийн төрөний өмнөх барилдаан бол одоо 2 дугаар тарихын барилдаан байсан байна. Батэрдний ялсан барилдаан. За ингээ 3 дугаар тарихын барилдаан эсгээ органтлаа барилдаа. Даштиндүү алтан гэрлээр барилдахаар гарч ирж байна. За Даштиндийн хувьд бол одоо улаан өмсгөлтэй тамирчин нуруугаар арай өндөр нь бол цагаан талаас гарч ирсэн тамирчин бол Даштиндүү. За ногоон талаас гарч ирсэн тамирчин бол одоо алтан гэрэл. За ногоон талаас бол одоо энэ хөлөндөө зүүсэн кистний өнгөр бол одоо талыг тийм ногоон талаас гарч ирсэн тамирчин бол одоо энэ кист зүүж гарч ирж байгаа. За яг манай зурглаачин дууранд бол яг тод сайн харагдах байх шиг байна. Тэгээд бол одоо улан за сайхан төвч байна шүү дээ. За унгаад 2 оноо авчлаа. За өнтөж араа гүйлгээд араар нь шүлээд яг дээш нь 2 оноо авчлаа. За эндээс өчгөмхий шилжиж байна. Түрүүнд яг энэ байрлалаас тэрний өчгөмхий шилжсэн. За яг тэр байрлалаа мал авсан байна. За дивжин дээр шүүгч нэмэхээр тэмцээн шүүн явуулж байна. Британик. За цаана барилж байгаа л одоо манер дээр барилж байгаа логонууд манай тэмцээний ивент итгэгчдүүд одоо Inax брэнд. За Монгол одоо Inax брэндийг оруулж ирж байгаа Elix компани. За тэгээ 3 шүтээ ингээд манай холбооны одоо тэмцээн оролдоонд оролцож байдаг 3 шүтэн компани зориг театр захиралтай. За мөн зориг театр захиралтай Вик Оптикал гэдэг одоо 2 зориг театр холбоонд одоо төсвөлийн гишүүнээр ажилладаг. Тэр байгууллага маань одоо Монголын жижиг зөвхөйг одоо Монгол жижиг зөвхөн ус хөгжих банкнаас нь хамт ажиллаж байгаа ийм байгууллагууд энэ байгууллагуудаас барьсан талархснаа илэрхийлж байна. Замдэж тэглгүй яг уу спорт бол одоо хөгжөхөд мэдээж хөрөнгө санхүү дэсэгтэй бол одоо шууд холбоотой. За спортын тэмцээн уралдаанд явах тамирчдын зардал гээл одоо маш олон зүйлийг бол одоо хамтран шийдэж ивент тэгж байгаа юм. Жижиг зөвхөн холбооны ивентгчдэд одоо үзэгчдийн өмнөөс бас талархал илэрхийлье. За ингээд хүнд жингийн шигшээ алтан медалийн төлөө одоо энэ хоёрыг ялсан нь бол одоо алтан медалийн төлөө барилдана тийм ээ. За ялагдсан нь бол одоо хүрэл медаль авна. За ялсан нь бол одоо Женкогийн алтан багантай барилдана. За энэ жил бас энэ холбооны маань улсын орчны тэмцээнийг бас ивентэд оролцсон. За улаан тамирын хөшөө алтан захиралтай улаан тамирын хөшөө компани. За гарт өчгөх. За яг түрүүнийхээ барилаас түрүүнийхээ өчгөх хийж ийхүү алтан гэрэл маань хичээл спорт нэмж алтан гэрэл аврахын алтан медалинд барилдах хэрэгтэй болж байна. За улаан тамирын хөшөөг алтан зүг захиралтай улаан тамирын хөшөө компанидаа баярсан талархснаа илэрхийлж байна. За дундчингийн барилдаан дивжин дээр үргэлжлэн явагдаж байгаа шиг байна.
За эсхийн аваргын төлөө барилдаа эхэлж байна. За дөрөвний алтан багны барилдаа бас хурд төргийн барилдаа байсан байна. За ногоон талаас гарч барилдаж байгаа тамирчин бол жижиг зөөх тэмэн тамирчин Батбаяр. За цагаан талаас ирсэн шорттой Дөрөвний ертөнцийн цаас тамирчин бол Женко Клэм тамирчин. Монгол Улсын боловсролын сургуулийн үед алтан багна нар одоо эсхийн аваргын төлөө барилдаа гарч ирж байна. За яг одоо Дэвжээний голоос төрний харилцаар нь одоо шүгч барилдааныг эхлүүлж байна. За Монгол Улсын боловсролын сургуулийн бүхэн төрлөөр одоо дасгалжуулагчийн ангийг одоо жил болгон оюутан дасгалжуулагч нар бэлддэг. За энэ жил мөн одоо энэ хавар бас бүхэн жудуухийн дасгалжуулагчийн ангид оюутнууд хэлцүүлэхээр энэ төлөвлөгөөтэй байгаа. За тэр үед бол одоо жижиг зөвхөн хичээлээд дагас жилийн нэг үзэж байгаа юм тамирчин. За шандас тойчон дээр бас их сургуультай байдаг. Энэ тамирчин тэр үед. За алтан багны үед өнгөрсөн жилийн жижиг зөвхөн улсын авах тэмцээнд мөнгө медаль авчихсан энэ тамирчин. За яг 88 кг мөнгө медаль авчихсан. За тэр жиндээ гидэ төрлөөр одоо аваргын алтан медалд барилдахаар болсон. За нөөгийн төрөлд одоо эсхийн аваргын төлөө барилдаж байна. Дэвжээнээс түрж гаргахаар Дэвжээнээс түрж гаргах хориотой. За өөрөө цугтаж гарах бол одоо торгуул. Түрж гаргах бол ямар ч нэг итэх мэт өчиг боох мэлтэнд их одоо орцсон үед бол Дэвжээнээс одоо өөрөө босоод алхаж гарах ч юм уу одоо Дэвжээнээс барилдаас цугтаж гарвал одоо шууд одоо хөөгддөг ялагдц тооцдог юм дөрөвтэй. хасагддаг тийм ээ. За багнаг хувьд бол одоо алтан багны хувьд тэр унгааж оноо авах тактик хэрэглээ дээ. Барилдааны хугацаанд алдаа орсон байна. За тэр хувьд бол одоо хэвтэй барилд авах нь бол ашигтай байж дүндэн. За алтан багны хувьд бол хэвтэй барилдаа за тийм тамирчаа. Хоёр тамирчнууд бол оноо авахгүй. За сайхан хамгаалт задлаад хуцаа хамгаалт мөрчлөө. За эндээс сайран сайхан хоёрын хамгаалтнаас гарах те алтан багны үед. Барилдын асуудал минут 40 секундын хугацаа алдсан. За батэр үед бол ингээд тойроод аль гардна гарах ч юм уу тийм барил сонгох хэрэгтэй. За хуцаа хамгаалтанд авчлаа. За нүдийг дотор талаас нь аваад хоёрын орон дор гарах боломжтой батэр харагдаж байна.
За эндээс хамгаалалтад. Маунт төрлөө 4 оног авч байгаа нэг үед. Тэр өдрөө шүүх шитгэхгүй ярилцсан гэж бол санаа торох ихний зургалыг өгсөн. За Алтмагны боох мөхний оролдлого бас хийж байна маунт төрөл дээрс. За тэр сая гарвал зөв явж байлаа. Иймээс хоёр үеийн хоорондоо гарах хэрэгтэй хөлийг авч. За одоо эндээсээ зүтгэх хэрэгтэй. За урилдаанд дуусчаа. За Алтан магны хувьд бол одоо ялалтыг авлаа тий. За ер нь ганц нэг бүхчүүдийн хувьд бол одоо шүүгчийн санал нийлэхгүй нэг юм зүйл бол гарсан. Ер нь Монголын жижигцүү хөх холбоо шүүгчдийг одоо тий. Тэгэхээр одоо мэргэжлийн За үзэгчдээ их би та бүхэндээ ТV телевизийн өдрийн спортын нэвтрүүлгээр Монголын жижигцүү холбооны насан туршидын улсын аврагчил оруулах тэмцээний хүрэл медалийн төлөө барилдаан болон НОУ төрлийг та бүхэнд одоо хүргэлээ. За өнөөдрийн барилдааны талаар те ингээд одоо үндсэндээ хүрэл медалийн барилдаан за НОУ төрөл явагдлаа. Одоо дараад эх 7 хоногт финалийн барилдаан явагдана тийм ээ. Ер нь энэ жилийн тэмцээний талаар өнөөдрийн барилдаануудын талаар дүгнээ та нэвтрүүлгээ өндөрлөх үү. За насан туршидын тэр өтгөд аян улсаар тэмцээн НОУ-гээр анхудаа спорт тэмцээн зохион байгууллаа. Мөнхсөрийн тамирчид маань оролцсон сайхан тэмцээн 2014 улсын тэмцээн сайхан болж өндөрлж байна. Тэгээд өнөөдрийн энэ жилийн улсын авралт тэмцээн мөн үнэхээр одоо яг жижигцүү Монгол хөгжөөд одоо нэлээд олон жилийн хугацаа одоо 4-5 жилийн хугацаа боллоо. За энэ хугацаанд жижигцүүч маань хэдэн бэлтгэл сургалт хийж яг энэ улсын авралт тэмцээнд бол харагдлаа. Ерөнхийдөө жижигцүүх маань тамирчид бол дамгаал сайхан барилдааныг үзүүллээ. За энэ үзэгчдээ бидний нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлж байна. Эх 7 хоногт насан туршидын болон өсвөрийн үеийн улсын аврагчил оруулах тэмцээний финалийн барилдаануудаар иргэн уулзлаа. Түр баяртай.